Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та нарт хүргэе. Юуны өмнө OCLC WorldCat дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог номын санж мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Монголын номын сангийн холбооны даваас өрн намайг урьсанд бахархлаа илэрхийлье. Каталогчлалт яагаад чухал байдаг бөгөөд 2003 онд Монголын үндэсний номын санд анх удаа OCLC-гийн нэгдсэн каталог WorldCat-ыг танилцуулж мөн түүн дээр тулгарсан асуудал ирээдүйд юун дээр анхаарах тухай та нартай хуваалцъя. 2013 онд Америкийн Монгол судлалын төвийн номын сангийн хөтөлбөрт хамрагдах үеэр Монгол улсын үндэсний номын санг OCLC буюу онлайн компьютер номын сангийн төвтэй холбож OCLC-гийн WorldCat эсвэл каталогчийн хэрэгэлдэг систем болохоор Connection нэгдсэн каталогийг танилцуулж номын санчид суралт сургалт зохион байгуулж энэ каталогт нэгдэх ажлыг санаачилсан билээ. OCLC-гийн нэгдсэн каталогийг хэрэгжүүлэхэд маркийг дэмждэг систем хэрэгтэй байсан тул COHAG Монголын номын сангуудын консорциумын өдөртөх зөвлөлийн дарга ган тулга танилцуулж их хувь нэмэр оруулсан. Одоо эргэцүүлэн бодоход маркийн үндсэн мэдлэг нэгдсэн ангилал дутагдaltaй. Миний хувийн үүднээс гэвэл каталогийн мэргэжлийн нэр томьёог монголоор оновчтой тайлбарлаж өгөхөд хэцүү байж. Энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа мессеж бол анх холбогдоход бидэнд ийм мессеж илгээж байсан юм а. Номын сангийн каталогчлалт нь номын сангийн үндсэн суурь гэж би үздэг. Каталогч бидний хувьд тухайн номыг зөв тодорхойлж мэдээллийн сан руу оруулснаар тухайн номын сангийн фондоос уншигч буюу хэрэглэгчид тухайн хайж буй мэдээлэл хайж сонгон авах боломжийг бид бүрдүүлж өгдөг. Лавлах номын санчтай харьцуулахад бид мэдээж шууд уншигчтайгаа ажилдаггүй ч шууд бус маягаар харилцдаг. Каталогч бидний зорилго бол номын сангийн номын хөмөргийг хэрэглэгч уншигчтай бэрхшээлгүйгээр хайж ашиглах боломжийг бүрдүүлж өгдөг. Тийм болохоор бид cataloging is a public service гэж нэлээд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн хэллэгээ. Энэ дэлгэцэн дээр байгаа харагдаж байгаа номны тавир дээрх номнуудыг бол Дунд Теннессигийн их сургуулийн номын сангийн каталогч нар тухайн номны доторх агуулгыг уншиж танилцсны дараа түүнд тохирох хайлтын элементүүдээр тодорхойлж оруулснаар уншигчдад хайхад хялбар болгож өгсөн. Хайлтын элементүүд гэдэг нь зохиолчийн нэр, ангилалт, шинжлэх ухааны хадгалалт, оюун ухааны агуулга, англиар болохоор subject heading, цуврал гэх мэт талбаруудыг тодруулж өгсөний дараа уншигчдад хайхад хялбар болгож өгдөг. Мөн каталогийн нэг гол үүрэг нь тухайн номын сангийн ном хөмөргийг ангиллаж, нэгтгэж, хооронд нь нийцдэг болгоход оршдог. Ирээдүйн каталогжуулалт. Энэ ирээдүйн каталогжуулалтад хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй байх гэж би бодож байна. Үүнд нэгдсэн номын сангийн систем, тэр тусмаа маркийг дэмжиж өгдөг систем бол COHA байж болно. Мөн хяналтын бүртгэл. Хяналтын бүртгэл гэдэг нь гол каталогжуулалтын гол үндсэн бүлэг нь дараах нь нэгдсэн английн систем, зүйгийн арвтын систем, байлгалалт, гайлалтын дүрм, орчуулгын стандарт, сүүлд fast subject heading эсвэл сэтвэлчилсэн нэр томьёоны систем. Энэ бол COHA нэгдсэн систем нь нэлээд өргөнөөр хэрэглэгдэж байгаа open access гэдэг нь үнгүй хэрэглэж болох систем юм.
Энэ системыг бол нэгдсэн үндэсний номын сан хэрэгжилж байгаа. Энэ бол үндсэн номын сангийн каталогоос авсан screenshot. Authority control буюу хяналтын бүртгэл. Хяналтын бүртгэл нь каталогжуулалтын нэг гол үндсэн бүлэг юм аа. Хоёр адил нэрийг хооронд нь ялгах ба зөв журмаар нь тодорхойлохыг хэлнэ. Жишээлбэл ихэнх монгол нэрнүүд товчлогдсон байдаг. Жишээлбэл миний нэр Д энэрэл. Хэрэв би нэг ном бичсэн гэж төсөөлье. Гэтэл бас дахиад нэг өөр Д энэрэл гэдэг нэртэй хүний ном гараад ирж болно. Тийм болохоор айл энэрэл нь ямар ном бичсэнийг каталогч бид нар ялгаж зөв мэдээллийг оруулахыг хичээдэг. Хоёр дахь энэрэл нь Дэмбэрлийн энэрэл гэдгийг тодорхойлж мэдсэн үед хоёр дахь энэрлийг Дэмбэрэл гэж тодотгож өгснөөр дараагийн удаа Дэмбэрлийн энэрлийн номыг энэ хүний доор нэгтгэн оруулна гэсэн үг. Жишээлбэл одоо энэ Баабрын нэрийг бид нар харъя. Баабар бол 1954 онд төрсөн байна. Жинхэнэ нэр нь Бат Эрдэнэ Баабар. Одоо энэ бүх номын сан, дэлхийн номын сангууд ингээд янз янзаар бичигдсэн бүх зохиолуудын ингээд төрөл янз янзаар ингээд оруулсан байгаа юм. Энэ хажуудалд нь харахад OCLC-д бас энэ нэр нь онтойгоо өгөгдсөн. Яг энэ 053 гэдэг нь Конгрессийн номын сангийн ангилал. Манер Баабар уран зохиолын ном бичихтэй энэ уран зохиолын ном энэ дугаарыг өгөгддөг. Энэ мэрэгчлэн бол зохиолч эрэгтэй монгол хэлээр ярьдаг гэдэг. Ингээд мөн Баабрын бүхэл болох өөр хэлбэрийн ингээд янз янзаар ингээд бичсэн байгаа. Зөөгийн аравтай ангиллыг дэлхийн ихэнх том жижиг номын сангууд өргөнөөр хэрэглэдэг. Номын сангийн хөмрөгийг хооронд нь англиар холбодог нэгдсэн ангилал. Миний бодлоор Бибека бол одоо арай л хоцорсон одоогийн манай нөхцөлд арай л тохиромжгүй болов. Сүүлийн үед хараад ахад ихэнх монгол номнууд дотроо DDC-гийн ангилалтай ирдэг болсон. Тиймд миний бодлоор бид одоо DDC рүү шилжихэд бэлэн болсон болов гэж бодож байна. Энд дэлгэцэн дээр харагдаж байгаа веб дүүе болохоор OCLC-ийн нэг бүтээгдэхүүн бөгөөд жилийн төлбөртэй үйлчилгээ. Тийм болохоор Зөөгийн аравтын ангиллын Турангу индексийг 12 дахь хэвлийг цахим болгон өргөнөөр хэрэглэхийг санал болгон тавьж байна. Мөн буруу галигснаас болж уншигч хааж байгаа материалаа олох боломж нь багасдаг. Жишээ нь бид монгол үгээ өөрсдийнхөө сурснаас гайлгилдаг. Жишээлбэл үлзий гэхэд дөрмээр үйл өөгөр бичнэ. Ихэнх хүмүүс болохоор юугаар бичээд байдаг. Western Washington их сургуулийн номын сан Америкт монгол сан хөмргөөрөө нэлээд дээгүүр ордог. Тэгэж нэлээд баялагтай номын сан. Хэдэн жилийн өмнө энд байдаг нэг монгол багш судлаач үлзий гэдэг хүний номыг хайгаад ерөөсөө олохгүй байна гэхээр нь та үлзий гэдгээ ямар үсгээр орлуулж бичсэн бэ гэж асуухад юугаар бичсэн гэж байгаа. Тэгэхээр мэдээж олоогүй нөгөө хайлт нь олох боломж нь багассан байсан. Тэгээд үүний үндсэн дээр би тэдний Western Washington их сургуулийн номын каталогч, монгол хэлний каталогч Wayne Richter санаа болгож монгол үсгийн галилтын хүснэгтийг жишээтэй хамт тэдний захим каталогт нь оруулсан. Одоо хэрэв хайвал үлзий гэд юугээр бичгээр тэдний систем нь Google дээр гардаг шиг та дижимин үлзий гэд зөв бичгээр ингээд хувиргадаг болгоцсон байлээ. Чухал гэдгээ хэлэх гэсэн. Тэгээд бас энэ нөгөө нэг анх солонгос яг ихийг нь хайж явахдаа бол яг л ер нь жоохон мөрдөгчийн ажилтай төстэй.
Тэгээд хайгаа томуудыг энэ нөгөө англиар бичигдсэн үгээр нь хайж агаад ямар ч байсан олсон. Тэгээд гол нь яагаад ингэж гол байдаг вэ гэхээр түрүүний хэлдгээр нэг дор одоо жишээл би энэ яг гол ориг хэл дээр нь хайвал бусад хэлээр ч юм уу яг тэр нөгөө зэрэг өөр хувилбарууд нь ингэж гарч ирэх. Тэгээд эднийг нөгөө collocation гэдэг чинь энэ их чухал. Одоо би та нарт хэдэн жишээ харуулъя. Энэ саяхан шинээр ирсэн ном байгаа. Энэ болохоор Агуан Болдонгоон ийм төв хэлнээс орчуулсан ном байна. Энэ дотор ингээд харахад бас л нөгөө нэг гол төв хэлээс орчуулсан ориг нь энд ерөөсө байхгүй би ингээд хайхад зөвхөн төв хэлнээс орчуулсан гэж байгаа. Яг ямар энэ хүний бичсэн зохиолууд нь бол төв хэл дээр нэлээд их байдаг. Гэхдээ яг аль нь гэдгийг би бол мэдэхгүй. Тэгээд бас Агуан Болдон гэдэг хүнийг би анх мэдэхгүй ямар ч гэсэн Монгол нэр нь байна гэдээ ингээд тавьж үзэхэд нэгч хайлт гарч ирээгүй. Тэгээд дараа нь тэгэхээр нь би юу ч гэсэн keyword түлхүүр үгээр хайж үзье гэхэд гэтэл ийм 5 ном зүг гарч ирж байна. Тэгээд эндээс харангуут энэ Агуан Болдонгоон яг тогтсон нэр нь нөө миний дээр яриад байдаг authority control гэдэг чинь энэ нэр нь энэ төвд нэр нь бол яг зөвөр бичигдэж эхэлсэн нэр нь байгаа. Тэгээд яг энэ нэрийг тавиад ингээд хайхад энэ доор бол нийтдээ 66 ном ийм тодорхойлт гарч ирж байгаа. Тэгээд ингээд харж үзэхэд энэ дотор бол ихэнх нь төв хэлээр бичигдсэн, эсвэл хагас нь англи руу орчуулсан иймэрхүү номнууд байна. Тэгээд тийм болохоор бас орчуулгын ориг байх нь чухал. Тэгээд тэр хүнийхээ нэрийг яг зөвөр ингэж оруулах нь чухал гэдгийг дахин энэ жишээнээс харуулах гэсэн юм аа. Энд болохоор бас энэ хүний түрүүн Viav гэдээ бас дээр дурдчихсан. Энд ингэж харахаар бас Зангийн Агуан Болдон гэдэг ингээл төрөл бүрийн формоор яаж оролцсон орчуулгууд нь гэдэг энэ бас ингэж харагдаж байгаа. Fast нь Конгрессийн намын сангийн нэр томьёон дээр үүссэн сэтгвчилсэн нэр томьёоны систем болоод хэрэгжилж сурахад их хялбар ийм аппликейшн байгаа юм аа. Ихэнх нэр томьёог одоо энэ жишээлбэл түлхүүр үгээр keywords хайхад хүлээн зөвшөөрөгдсөн зөв нэр томьёо ингээд гаргаад өгчдөг юм аа. Та нар тэгээ зовч хөлөөрөө харж үзээрэй. За ингээд үгээр би илтгэлээ өндөрлөе. Анхаарал тавьсан маш их баярлалаа. Хэрв асуултанд хариулж амжихгүй бол миний энэ мэйл хаяг руу бичиж болно. За баяртай.